Сайн байна уу найзуудаа? Энэ өдрийн амар амгалан гэрээ. Өнөөдөр би та бүхэндээ өндөр настангуудтай уулзаад ярилцаж байхдаа олж мэдэж авсан чухал гэмээр олон сайхан сургамжит зүйлсийн талаар ярьж өгье. Энэ бол судалгаач биш, ямар нэг нийтлэгч биш. Харин хувь хүмүүсийн дотоод монолог, бараг л нүглээ намжлах мэт ижин далангуй яриануд юм. Бид эдгээр хуучуудыг зүгээр сэтгэд уюуч сонсоод өнгөрөхгүй. Яагаад хүмүүс ижилхэн алдаад автдаг вэ? Ямар өрх тэднийг буруу зам руу чирдэг вэ гэдгийг нь задлаж үзье. Тэгэд хамгийн гол нь би та бүгдэд одоо өөрийнхөө хэмжээнд юуг өөрчилж болох вэ талаар санаануудыг сүүл хэсэгт өгөх юм. Тэгэхээр юунаас эхлэх вэ гэхээр миний бодлоор хамгийн гол, хамгийн сэтгэл зүсэм санаанаас эхлэе. Нэг 73 настай буурал байдаг юм. Тэр яриагаа эхлэхдээ бид өөртөө хэлдэг хамгийн аюултай худал бол надад цаг зөндөө бий. Би үүнийг дараа хийнэ гэж бодох бодлоод. Тэгэд өө маань цааш нь ярихдаа би амьдралынхаа эхний тал хагасыг яг тэр худалд итгэж өнгөрөөсөн. Магадгүй чи ч одоо бас үүнд итгэж яваа. Би бүхнийг зохицуулсан гэж боддог байлаа. Карьер, байшин, хамт олонны хүндлэлгээд төгс хүсэл. Гэтэл 52 настайд нэг зүйл болж түүний бүх ертөнцийг хагалж бодно иргсэн. Дараагийн 21 жилд ойлгосон зүйлс нь амьдрал үхэл. Тэр хоёрын хоорондох бүхнийг харах өнцгийг нь үндсээр нь өөрчилсөн явдал байлаа гэж. Түүнийг 52 настай байхад нь түүнд эмч нарын хэлдлэр зүрх судасны ноцтой эмгэд дэх онж тавигдсан. Гэвч үнэндээ бол энэ нь түүний зүрх эзнээ хөнөөх гэж оролцсноос өөрцгүй байр. Тэгээд цааш нь ярихдаа би хурал дээр сууж удирлын тайлан ярьж байлаа. Тэгтэл өрөө гинт найгах шиг болж бүх юм бүдүүрсэн. Дараа нь санаж байгаа зүйл гэвэл эмнэлгийн ор, судаснаас унжсан гуур сууд, тасхийн буланд уйл зогсох миний эхнэр. Харин эмчнэр түүнд та азтай байна гэж хэлсэн. Азтай гинү. Би дөнгөж сая үххийнхээ өдрөө харчихсан байтал тэд үүнийг аз биж нэрлэж байна. Гэхдээ тэдний зөв байсан. Яагаад гэвэл би тэнд хийгтэж, тааз ширтэж, бодолтойгоо ганцаараа үлдэхдээ нэг аимшигтэй зүйлийг ойлгосон гэсэн. Би бүх амьдралаа автомат гормоор явуулжээ. Би жинхэнэ утгаараа амьдраагүй байж. Зүгээр л үүрэг гүйцэтгэж, хийх ёстой ажлаа хийж, шалгаж хянаж л явсан. Бусдын хүлээлтэнд тааруулах гэж хичээж явсан тухайгаа яриад. Тэгээд өнөөдрийн хүртэл түүний толгооноос нь салдаггүй бодол бол хэрв тэр өдөр нас барсан бол зүрх бүрмсэн зогссон бол би юу үлдэх байсан бэ? Сайхан байшин, тэтгэврийн данс, шагнал, өргөмжлөл, амжилтууд уу? Гэхдээ тэрийг чинь 5 жилийн дараа хинч санахгүй болдог штэ гэж үлээ. Би 20 настай, 30 настай, бүр 40 настай залуусыг хардаг. Бүгд нэвэл үгийл давтдаг. Илүү их мөнгө олж чухал аз жаргастай болно. Дэвшчихвэл амьсгаа авна. Хүүхдүүд том болоод ирэхээр аяжна. Тэтгэврт гараад дуртай зүйлээ хийнэ. Би та нарт 50 жилийн харамслыг хэмнээд ганцхан үнэн хийчихье. Тэр өдөр хизээж ирэхгүй. Яагаад гэвэл барайны шугам байнга хойшилдог. Та албан тушаад авмагц дараагийнх нь хэрэгтэй болно. Та мөрөөдсөн мөнгө олмогц түүнээс их хэрэгтэй болно. Та яг хамрын дор гялалзах зүйл рүү байнга хөөцөлдөнө. Тэгээд нэг мэдэхэд 70 нас хүрчихсэн амьдрал минь хаач юу гэж гайхаж суuna. Би өөрөө яг тэгж явсан. Би 30 жил карьерийн шат өгссөн. Тэгээд оргил дээр нь гарч ирээд л ойлгосон. Тэр шат маань буруу ханамд тулсан байжээ. Харин бууж ирээд дахин шинээр эхлэхэд аль хэдийн оройтсон байна. Тэгээд тэр өвөө өөрийнхөө бас нэг найзынхаа тухай ярьсан юм. Түүний найз нь 68 наснда өвд болж 7 хоногт 70 цаг ажиллахдаа өөрийн эзэнт гүрнээ босгосон боловч нэг ч удаа үнээсээ амарч үзээгүй. Ирэх чизээс амарна гэд яваад байдаг байж. Тэгээд тэр жил нь болсон чинь зүрхний шигдээсээр тэнгэр бахан аваад явсан. Хамгийн өрөвдмөр нь түүний оршуулган дээр түүний хүүгийн хэлсэн үг. Миний аав амжилттай бизнесмен, сайн хүн байсан. Гэхдээ би аавыгаа бараг таньдаггүй байжээ. Та нар яг ийм өв үлдээмэр байна уу? Оршуулган дээр ийм үг хэлүүлэхийг хүсэхгүй байгаа гэдэр нь тодорхой. Та нарын харамсал бол хийсэн алдаанаас ч юм биш, хийж амжаагүй зүйлээс ч болдог юм шүү. Би шөнө нойр гүдэхдээ бүтлгүүцсэн бизнес хэлцлээ бодож завдаггүй. Тэр бол зүгээр хумхийн тоос. Яг юу нойр гүдэгдэг вэ бэж? Япон явж үзэгсэн гэж мөрөөддөг мөрөөдөл, ажилтаа гэд явж чадаагүй аяллаас болж. Эвдэр царнасан ах トゥ угийн харилцаагаа надаас л болсон байна гэдгээ ухаарсан хэрнээ засах гэж яваагүй явдлаа бодохоор. Бичнэ гэж мөрөөдсөн ч эхлүүж чадаагүй номоо бодохоор. Оффистаа оройтол сууснаас болоод хүүхдүүдийнхээ баатар 4 хөлтэй морин болох байсан гайхалтай цаг мөчөө алдснаа бодохоор л унтаж чаддаггүй байж. Энэ л миний хийж амжаагүй зүйлээс болсон харамсал юм. Алдагдсан боломжууд, сонгоогүй замууд, ичлээгүй хайр, айдсаас болж хийгээгүй эрсдлүүд. Таны хайлтай хүмүүс, эцэг их, ах トゥ, найз нөхөд чинь үрд тантай хамт байх юм шиг сандаг. Гэвч тийм биш. Нэгд өдөр тэдний цаг дуусна.
Аав минь намайг 45 та байхад өнгөрсөн. Бид хоёр түүхтэй харилцаатай байсан. Би харилцаагаа засахад хэтэрхий завгүй байлаа. Ажлаа цэгцэж байгаад тухтай ярилцсандаа гэж боддог байсан. Гэвч тэр боломж олдоогүй. Зүрхний шигдээс хэдхэн цагийн дотор бүх зүйл дууссан. Би юунд хамгийн харамсдаг вэ гэдгийг боддоо. Аавынд очиж хоноогүй бүх амралтын өдрүүд. Ажлаасаа болоод утсаар ч ярьж амждаггүй байсан үе. Хурууны завсраар урсгасан бүх жижиг зүйлстэй харамсдаг. Мөн өглөө бүр сэрэхдээ би амьдралыг зээлээр авч амьдарч байгаагаа сандаг. Үнэн дээр бид бүгд л зээлээр амьдарч байгаа. Гэвч залуучууд үүнийг ойлгодоггүй. Тэд өөрсдийгөө үхшгүй мөнх гэж боддог. Надад 3 ачцээ бий. Тэднийг хараад би орчин үеийн залууст байдаг нийтлэр зүйлийг олж хардаг. Тэд стресстэй, түгшүүртэй, өөрсдөд нь аз жаргал авчрахгүй зүйлсийн хойноос хөөцөлдөж байна. Тэд миний алдааг дагтаж байна. Би тэдэнд лилэх гэж, туршлагаасаа хуваалцах гэж хичээдэг ч тэд сонсдоггүй. Тэд муудаа биш, харин хүлээж авч чадахгүй байгаа юм. Тэд одоо шуурган дотор байгаа. Тэд том зургаар нь харж чадахгүй байна. Тэдэнд өөрсдийнх нь нөхцөл байдал цорганц, хуучин дүрм тэдэнд үйлчлэхгүй юм шиг санагдаж байгаа. Тийм ч учраас би энэ бичлэгийг хийж байна. Магадгүй хангалттай олон хүмүүс үзвэл ядаж ганц хүнч болов үнэхээр сонсож, өөр сонголт хийж, өхөлрүүд өгөж яваа миний мэдэрч буй харуулслаас зайлсхийж чадах болов гэсэндээ тэр. Энэ тухай бодох дуртай хүн байхгүй ч таны цаг хугацааны хязгаар төгсгөлгүй биш. Таны хайртай хүмүүсийг ч мөн адил. Эцэг эхтэн өдөр бүр хөгшөрч байна. Нэг ч өдөр магадгүй таны бодсноос ч эрт тэд байхгүй болно. Найз нөхөд, эхнэр нөхөр, хүүхдүүд юу ч мөнх биш. Тэгэхээр та юу хийх гэж байна? Сэтгэл зүрхнийхээ дуудлагыг хойшлуулсаар байх уу? Мөрөөдлийн аяхлаа цуцлаад байх уу? Дараа цаг гарна гэж өөртөө худал хэлсээр байх уу? Эсвэл өнөөдөр сэрээд яг одоо цаг хугацаа чинь хязгаартай юм шүү гэдгийг санаж жинхэнэ утгаар нь амьдарч эхэлэх үү? Учир нь цаг хугацаа хязгаартай гэдэг нь үнэн. Хэрв би өөрийнхөө 30 настай байх үе рүүгээ очиж чаддаг сан бол ингэж хэлэх байсан. Чамд санаа тавьдаггүй хүмүүсийн сэтгэлийг татах гэж хичээхэ бол, карьерийн төлөө эрүүл мэндэ зажааслахаа бол, баяр баясгаланг хизээ нэгэн цагт гэж хойшлуулахаа бол, хүснээр амьдрахын тулд хэн нэгнээс зөвшөөрөл хүлээхэ бол, эцэг эх рүүгээ залгаж ихэл, мөрөөдлийн аялалдаа тасалбар ав, айдраж байгаа зүйлээ хий, чамайг туйлдууж буй үүрэг хариуцлагад үгүй гэж хэлж сур. Харин амьдралаар дүүргэж буй зүйлд тийм гэж хэл. Хамгийн гол нь яг одоо ихэл. Ирэх жил биш. Төслөө дуусгахад биш. Мөнгөтэй болохоороо биш. Яг одоо. Учир нь би танд амсаж байна. Төгс цаг хугацаа хизээч ирэхгүй. Амьдрал үргэж хэцүү, ээдрээтэй, хүлээх шалтгаанаар дүүрэн байх болно. Гэхдээ хэрв та хүлээсээр байвал нэг л өдөр сэхээ орохдоо бүх амьдралаа хүлээж өнгөрөөснөө ойлгох болно. Миний алдаанаас суралц. Зоригтой амьдр. Эренбэ тогтоо. Хизээ нэгэн цагт гэдэг үгийг март. Хизээ нэгэн цагт гэдэг бол өнөөдөр. Үргэлжил тийм байсан. Цаг зохисоор л байна. Залуучуудтай хэлэхэд одоо, яг одоо аав ээж рүүгээ залга, хайртайгаа хэл. Эсвэл ажлаа тараад нэгсүү ч юм уу, дуртай идэх хэмийг нь бариад царайгаа харуулхад оройтхгүй шүү. Одоо харин та бүхэндээ бас нэг буурай эмээгийн түүхийг ярьж өгье. Тэр эмээ 78 настай. Нэг өдөр тэр надтай ярилцахдаа намайг залуу байхад намайг тойрсон бүх хүн нэг зүйлийг л надаас шаарддаг байсан. Жинхэнэ эмэгтэй хүн гэдэг бол бусадтай эвтэйхэн байх ёстой гэсэн үзлээр хандахыг. Эмээгийн хэлснээр эвтэйхэн байх гэдэр нь нөхөртөө, хүүхдүүдэд, эцэг эхтэй, найз нөхдөд ажлын даргадаа хүртэл үргэлж тааруулж амьдрах гэсэн үг байж. Тэр үнийг хайр гэж боддог байжээ. Тэвчих, зөөлөх, өөрийгөө дарахыг эмэгтэй хүний ухаан гэж итгэдэг байсан. Гэтэл тэр өөрөө би бүхэлдээ эндүүрч байсан юм байна гэж надтай яриагаа эхэлсэн юм. Түүний яриагаар бол эмээ маань 60 жил төгс ихнэр, гэрийн эзэгтэй, өөрийгөө зориулсан ээж, дуулууртай охин, татгалздаггүй ажилтан болох гэж зүтгэжээ. Тэгэд буцаад юу авсан гэхээр архаг ядарга, дотроо залгисан гомдол, бас энэ амьдралыг өөр хүн миний оронд амьдрчих шиг гих нэг хоосон мэдрэмжийг. Түүний ертөнцийг хамгийн хүчтэйгээр эргүүлсэн зүйл бол 7 жилийн өмнө нөхөн нас орсон явдал. 40 жил хамт амьдарсан хүнийхэн дуу хоолой алга болоход гэр нь нам гүн болсон. Тэр эмээгийн айдас зөвхөн ганцаар талаас болоогүй. Хамгийн аимшигтай нь тэр өөрөөсөө гинт асуусан. Би хэн юм бэ? Эхнэр биш, ээж биш, эмээ биш байвал би өөрөө юу вэ? Тэр асуултанд хариуж чадаагүй. Тэгээд энэ хоосрол нь ой гашуугаас ч илүү аимшигтай санагдсан гэж ярьдаг. Өдөр нь бүтэн ээлжээр ажиллана. Оройн гас тогоо шанаг, угаалаг, хүүхдийн хичээл, эндүүдлэг, шүн дүд хүртэл дуусахгүй. Хаширхах хүссэн үедээ дууга залгиж, бусдын уур амьсгалыг эвдэхгүй гэж хүчээр инээмсэглэнэ. Хамгийн эмгэнийхтэй нь тэр өөрийгөө аз жаргадаггүй гэж боддог байсан. Бусдын адил шиг л амьдрал гэж бодоод дотроос нь шивнэсэн тэр нэг асуултыг 40 жил даржээ.
Энэ л бүх юм уу? Зөвхөн ах уу, ажил, үүрэг хариуцлага гэж юу? 55 хүрээд хадам ээжигээ оршуурчаад одоо л нэг өөрийнхөө амьдрандаа гэж бодсон чинь охин нь гэр бүлээсээ салж ажил хийх хэрэгтэй болж ажицээг нь харах хүн нь мэдээж имэ. Өөрийнх нь хүүхэд шүү дээ. Яаж татгалзах вэ гэж бодоод өөрийгөө дахин хамгийн ард нь хийжээ. Тэр хатсан худгаас бусдыг ундааж болдоггүй гэж хэлдэг. Өөрийгөө хайрлахгүй бол бусдад өгч буй халамж чинь нэгд өдөр наалдацтай уур далд нэхэмжлэл би та нарын төлөө гэдэг омдол болж хувирдаг. Тэр өөрийгөө хэсэг хэсгээр нь тараасаар эцэст нь тань руу харахад ядарсан гэрэлгүй танихгүй хөвгшин л харсан гэж ярьсан. Тэгээ тэр 72 настайд нэг шийдвэр гаргасан. Хангасгтай одоо болно. Тэр лекцийн курст бүртгүүлж номын санд сууж музейгээр явж эхэлсэн. Ажицээгийн төлөө биш, өөрийнхөө төлөө. Уулзаж байгаа хүмүүсийнхээ дунд хамгийн ахмад нь байсан ч тоохгүй байсан. Хагас 100 жил анх удаа ууш хэрэг амьсгалж байгаа юм шиг санагдсан гэж хэлсэн. Дараа нь аялал, эхлээд артан бууж, дараа нь хол газар. Энэ үед нь хамгийн хэцүү нь бусдад үгүй гэж хэл сурах байлаа. Хүүн ээж ажийг харж өгөөч гэхэд уучлаарай хүмүн би өнөөдөр товлогийн тасалбартай гэж хэлдэг болжээ. Найзууд нь цуслан хүрээд ир ногоо тари туслаач гэхэд үгүй баярлалаа би өнөөдөр ном уншмаар байна гэдэг болсон. Тэгэд юу болсон гэж дэрхий нурсангүй. Ойр дотныхан жаахан бухимдсан ч дараа нь бүгд дасан зохицоож эхэлсэн. Харин эмээд маань өөрийнхөө нуруунд дээрх хүнд чулуугаа авч хайсан юм шиг санагджээ. Гэхдээ түүний зүрх нэг юмд шаналдаг. Тэр асар их цаг алдсан. Би 60 жил бусдын амьдралд эвтэйхэн тавилах шиг байжээ гэж хэлсэн. Тэр жилүүд эргэж ирэхгүй. Тиймээс тэр залуу эмэгтэйчүүдэд нэвэл зүйлийг хэлхийг хүсдэг. Өөрийн хүсэлтэй байх бол ичгүүр биш. Өөрийнхөөрөө бодож амьдрах бол буруу биш. Татгалзах бол хэвийн. Өөрийгөө нэгдүгээр тавих бол зайлшгүй хэрэг. Тэр ама тайван цаг хизээч өөрөө ирдэггүй гэж анхааруулсан. Хүүхэд том болтол, ипотек дуусах хүртэл, тэтгүүрт гарах хүртэл гэж хүлээвэл үргэлжил шинэ хямрал, засвар, өвчтөе хамаатан, ажицээгээд нэг юм гарч ирнэ. Нэг мэдхэд 70 нас хүрчихсэн. Гэтэл чи өөрийн амьдралаа юр амьдраагүй байдаг гэж. Хин нэгэн ирээд "За чи хангалттай завлаа. Одоо амар" гэж хэлэхгүй. Тэр эрхийг чи өөрөө авах ёстой. Тэгэхээр энэ сургамжаас харахад залуус та нар сурмаар байна уу? Одоо сур. Ажлаа сольмоор байна уу? Одоо соль. Тогтвортой нэртэй хэрнээ дотор чинь эвгүүр хүлдэх газар бол зэрэг гарах. Чамааг өчүүхэн мэд мэдрүүлдэг хүмүүсийг тисэх хэрэггүй. Амьдрал боз ноорог биш. Цэвэр хөлбраар дахин хуулж өгдөггүй. Нэг л хувь байдаг. Та нар бодъё. Энэ эмээ хаа байсан 72 настайдаа өөрийн их чилөөгөө л олсон. Одоо 78-тай. Ердөө 6 жил өөрийнхөө амьдарч байна. Гэхдээ тэр 6 жил нь залуу наснасаа ч илүү жаргалтай байсан гэж хэлдэг. Харин тэр нэг зүйлд харамсдаг. Би үүнийг 35-тайд ойлгосон бол гэж. Тэгээд тэр эцэст нь надаас нэг юм хүссэн юм. Хэрвээ энэ миний яриа сэтгэлд чинь хүрсэн бол өөр эмэгтэйчүүдэд дамжуулаарай. Амьдралын ачааг дуугүй үүрч яваа. Өөрийнхөө хүслийг мартсан. Өөрийгөө хамгийн сүүлд тавьдаг үсгүүчүүдэд. Түүний хэлэх гэсэн ганц өгүүлбэр дамжуулаад өгөөрэй гэсэн юм. Амьдрах зөвшөөрөгч нь гарлаа. Одоо яв, амьдр. Болох юм болдгоороо болно. Бас нэг сургамжтай түүх. Нэгэн аж охины өвөөгөөсөө асуусан асуултаас эхлэе. Өвөө, чи заримдаа бүх юм чинь дэми, хинт ч хэрэггүй юм шиг санагддаг уу? Аж охиных нь тэр асуулт яг зүрх рүү зүсээд оржээ. Учир нь тэр асуултыг өвөө өөрөөсөө ч бас тоолж барамгүй олон удаа асууж явсан. Ялгаа нь гэвэл өвөө амьдралын төгсгөл рүү харж, аж охин амьдралын эхлэл дээрээ зогсож байсан байгаа юм. Тэр өдөр өвөө нэг зүйлийг хэлж өгсөн байдаг. Бид амжигтанд галзуурсан ертөнцид амьдарч байна. Хүн бүр мөр үлдээх, дэлхийг өөрчлөх, түүхэнд үлдэх тухай мөрөөддөг. Залуус карьер хөөж, сошиал дээр зураг тавиад лайк хүлээж, өөрийн үн цэнийг би хэдэн дагагчтай вэ гэдгээр хэмждэг. Өвөө тэднийг буруутгаагүй, бүр ойлгож байсан. Гэхдээ 80 гаруй жил амьдарч үзээд өвөө нэг зүйлийг ухаарсан юм байна. Жинхэнэ чухал зүйл ихэвчлэн тэр дороо чухал мэт харагддаггүй. Харин надад нэг багшийн түүх санаанд орчихлоо. Бага ангийн багш. Нөхөргүй, өөрийн хүүхэдгүй. Насан туршдаа нэг л сургуультай хичээл заасан жирийнх багш. Тэтгэвт гарах үед нь урлаг зааланд жижигхэн арга хэмжээ болоод 30 орчим хүн л иржээ. Камерч үгүй, сүртэй өгч үгүй. Нэг өргөмжлөл гялгар уутанд боосон цэцэг. Тэгээл болоо. 2 жилийн дараа тэрээр нойрон дундаа чимээг үхэн өөдүүлжээ. Оршуулагд нь хүн ирэхгүй байх таа гэж бодсон чинь их олон хүмүүс араараасаа ирж түүний тухай ярьж байж. Тэгээд нэг нь босч ирээд би одоо мис заслын эмч болсон. Гэхдээ би Багдад сахижгүй хүүхэд байхад багш маань анх намайг бусад хүүхдүүдийн өмнө энэ хүү бол ухаантай хүү, мундаг хүн болно гэж хэлсэн нь надад итгэл, сурах эрмэлзлийг өгсөн гэжээ. Өөр бас нэг эмэгтэй. Би одоо сангийн захирж
Хүүхэд байхдаа уншиж чадахгүй, сурлагада тааруу хүүхэд байсан. Бүгд намайг удирах байх гэж боддог байсан байх. Багш маань намайг уншуулж сургаж, хичээлийн хоцрогдлоос салраж өгсөн ажилтан гэжээ. Бас нэг охин эмээгээ дагуулж ирээд. Миний багш болсон зөвхөн түүний нөлөө байсан юм гэж хэлсэн. Үүний дараа маш олон хүн нэг нэгээрээ өөрсдийнх нь амьдралыг өөрчилсөн тэрхүү энгийн даруй багшийнхаа түүхүүдийг ярьж ихэцгээсэн байд. Тэгээд бүгд нэг зүйл дээр нийлж байсан. Багш маань дэлхийг аврах гэж оролдсонгүй. Алдар нэр хөөцөлдсөнгүй. Зүгээр өглөө бүр сургуультай очиод хүүхдийн нүд рүү харж, нэрээр нь дуудаж, хэн хэцүү байгааг анзаарч, хичээлийн дараа үлдээд бодрохой тоо тайлбарлаж, гэрийн даалгавртанд тусалдаг байсан нь хүн бүрийн амьдралд чимээгүй мөртлөө ямар хүчтэй нөлөөлснийг харж урж байна. Гэтэл амьдралын гол нь жижигхэн зүйл дээр тогтдог. Хүн хэцүү үедээ сонсох нэг өгүүлбэр. Яг хэрэгтэй үед хэлсэн нэг сайхан үг. Завгүй үедээ ч очиж өгсөн нэг тус. Энэ бүхэн хүний замыг эргүүлдэг. Утга учиртай байхад. Таны амьдрал агуу байхаас бүгүү, шилдэг нь бай. Бусдаас язгар, том бай гэх эдгээр дарамт хүмүүсийг эвддэг. Энгийн амьдрал бол ялагдал гэж биднийг итгүүлдэг. Гэтэл үнэн хэрвдээрээ үнэн нь эсэргээрээ байдаг. Энэ хорвооч нь нэр нь үлдэхгүй хүмүүсийн мөрөн дээр тогтдөг юм байна. Шүнжин хүүхдээ тэврээд сэрүүн хондог ээжүүд. Ажлаа үнэнч хийдэг жирийн ажигчид. Зүгээр л яаж вэ гэж асуух гэж зазардаг найзууд. Байгальд хогоо хайдаггүй хүмүүс. Автобусанд суудал тавьж өгдөг нэгэн. Эдгээр жижиг, үйлдэлгүй бол бүх юм хол явахгүй. Амьдрал заавал шоу байх албагүй. Амьдрал амьд, үнэн, сайн байхад л хангалттай. Энэ бол хамгийн хэцүү ажил. Хүчгүй үедээ ч зүрхээ асааж хүн байж үлдэх. Харин хайрлсан хүмүүс, хэрэгтэй байсан мөчүүд, талархад хүлээлгүй тусалсан тэр жижигхэн өдрүүд нь л санаанд нь ордог. Энэ л түүний жинхэнэ баялаг. За ингээд би энэ бүхнийг яагаад ярив гэдгээ нэг өгүүлбэрээр хэлье. Хүн хөгшрөөд эргээд харахад шагнал, азбан тушаал, нэр хүнд тэр бүхэн нэвэж мэдэхэд архивын цаас шиг босчихсон байт юм байна. Харин хамгийн тод үлддэг нь чи хэн нэгэнд яаж мэдрэгдэж байсан бэ гэдэг. Бидний хамгийн том урх бол дараа гэж хойшлуулдаг амьдрал. Ипотек дуусахаар, хүүхэд томорхоор, тэтгүүлт гарахаар гэж. Битэл төгс мөч гэдэг хизээч ирдэггүй. Нэгийг нь дуусгахаар дахиад нэг юм гарч ирнэ. Амьдрал чинь тэгээд л эхлэхгүй өнгөрнө. Мэдээж ажил хий, өс, өөрийгөө хөгжүүл. Гэхдээ нэг юм санаарай. Карьерийн шат чинь буруу хананд наалдсан байж болдог. 30 жил өксөж өгсөөд оргил дээр нь хоосон үлдэх үе байдаг. Хүүхдүүд чинь авч өгсөн тавламыг биш, харин чи тэдний хамгийн чухал мөчүүдэд байгаагүй л самдаг юм бихэ. Бас нэг том алдаа. Хүн болгонд эвтэйхэн байх гэж өөрийгөө өрөх. Өөрийгөө бодох бол буруу. Тэсгэд ёстой гэж бодсоор нэг өдөр тожинд харахад чи өөрийгөө танихаа барьсан байдаг. Хэд хязгааргүй хүн сайн хүн болдоггүй. Зүгээр л ядраад дараа нь гомдоод дотроо шатдаг. Би нэг зүйлийг ойлгосон. Амьдралын жинхэнэ үнс нь бол оршин байх юм байна. Бусдын дэрэгдэн байх, сонсож байх, хажууд нь суугаа хүнийг харах. Сайн найз гэж олон найзтай байхыг хэлдэггүй. Харин хүнд хэцүү үед чинь хажууд чинь үлдсэн хүнийг л сайн найз гэнэ. Амжигтын чинь үед наалдаад, уруудахад чинь орхиод явдаг хүн хань биш. Тэр хүн чиний амьдрахтай бус, чиний ашиг сонирхолтой чинь гэрэлсэн байдаг. Амжигт чинь биш, хүн чанар чинь үнэлэгддэг газар л гэр бүл байдаг юм. Бас хамгийн чухал нь би чухал хүн үү гэж асуухтаа үнэн дээр би агуу хүн үү гэж асуугаад байдаг. Харин агуу байдал түүхэнд үлддэгч, чухал байдал хүний зүрхэнд үлддэг. Хэрвээ чамайг байхгүй болчихвол хэн нэгний амьдрал жаахан хүүтэн болох байсан уу? Чи хэн нэгнийг нэг өдөр үд үзэгдэгч байхад нь анзаарсан уу? Чи хэн нэгний хэцүү үед нь дэрэгдэн зүгээр л байж өгсөн үү? Тэгвэл тэр л чиний мөр. Тэр чинь агуу биш байж болно. Гэхдээ жинхэнэ. Тийм болохоор би чамд нэвийг хэмзэхье. Гайхамшигыг хүлээх хэрэггүй. Нэг өдөр том юм болно. Амьдрал эхэлнэ гэж бодох хэрэггүй. Нэг өдөр гэдэг үгийг өнөөдөр гэж саль. Өнөөдөр өөрийн хүсэлтэй бай. Өнөөдөр хилээ тогтоо. Өнөөдөр хайртай хүмүүстэйгээ үнэхээр бай. Өнөөдөр нэг хүнд дулаахан үг хэл. Өнөөдөр өөрийн амьдралыг дараа гэж бүүтүүлэх. Хэрвээ миний энэ үг чамд хүссэн бол ганц хүнтэй ч гэсэн хуваалцаарай. Хэцүү яваа нэг охин, нэг хүү, нэг ээж, нэг аав, хинт ч бай. Мөн доор комментэд бичээрэй. Маргааш чи ямар жижиг зүйл өөрөөр хийх вэ? Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн өрөө.